Буцаад юм уу гэсэн төгсөг байна. Би 10 жил чам заслаглаа. Чиний хоолыг ич хувцсаж уугаад баасан чи зөөлөө. Тэгтэл чи надад юу заагаагүй. Тийм болохоор албаар би чиний морь цагт юу хийх гэж арах гэж ирсэн заяа. Оо тэгсэн чараа. Дотоод сэтгэлийн гүн нууц нэвтрэхийн тулд 20 жилч хангалтгүй санагдах үе би шавмэн. Би хоол юм онгод. Яа. Чи иймэр наваа хуурж байгаа хөхгүй. Өстөрцөн. Би одоо эндээс явлаа. Чи миний 10 жилийн цалин. Бас манай гэрээс ич нөгөө боорцог өвлийн идэж мөнгө төгөр бүгдийг төлж өг. За чи хэрвээ юм новшийн зан гаргаж ивэл би чамд хосгүй нэгэн зэвсгийн эрдэнэг зааж өгье. Чи одоо юу заах уу ингэ байж байгаа юм ээ? Маа энэ хотхыг ав. Хизээ нэгэн цагт чам руу дээрэмчин довтлох болно. Чи тэр үед бие хамгаалдаг байх ёстой. Наа хутга мисэрэ багш руугаа довтол. Чи ямар шоронгийн хулгайч штэ. Хүний араас хутга шаагаадах зайцыг болоог багт. За тэгвэл одоо урдаач. Байж. Би чамайг ийм болохоор зэвсгийн эрдэнэ юусоо заадаггүй байхгүй юу? Чи бол зүгээр л хоёр хөлтэй мал. За нааша довтол. Дээрээс. Яа, би дээрээс. Яг дээрээс авчихсан тоороос. Чи хоёр удаа болоог багт шаачлаа. Чи нэг зэвсгийн эрдэнэ төгс баатар мэдээ гараа шулуун ойрлох чарлаад нэг удаан дайраад. Бачста. Оо багш, энэ чи өөрөө эвэр юм би. Хоёроо заадаг ч багш. Би хөдлөхгүй нөхшөөраа. Хэрвээ тийм бол би наадахыг чинь төм бомон удаа хэдэн зуун мянган удаа давтсан ч хэр болоогүй юм. Харин энэ өдөр чиний азгүй өдөр ажээ. Багш одоо энийг тайлч. Миний цаг дуусчээ. Наадахыг чинь гарах хүн хавьд байхгүй. Би ч мэдэхгүй. Хотлоо багш тоглоод. За багш энийг гаргацгаа. Миний цаг дуусчээ. Баяртай шүү. Багш энийг тайлч. Би яг багш ой.